Яг тэр Норвег цэгийн мэний залуучуудын хийсэн нэвтрүүлгийг л үзье гэсэн. Манай ерөнхий сайдын гэр бүлийн багийнхан. Тэгээ үзэх гээд тэр даалгаврыг нь цагдаагийнхан биелүүлэх гэж оролцсон гэж би бодож байгаа. Тэгээд төхөөрөмжүүдийн хураагаад 8 залуутан цуг хамт хураагаад явангууд энэ Норвег цэгийн мэнийг энэ залуучуудын дунд ийм нэр хүндтэй гэж юусоо мдээгүй бодоогүй. Өөрөөсөө мэддэхгүй байсан тийм сайт байдгийг. Гэтэл залуучууд бүгдээрээ үздэг, дэмждэг л байсан. Ингээ явж исэн араас нь нэг гишүүн нь нэг тийм хэрэгт хутгалцсан байж тараад ингээд дансны мэдээлгээд ингээд цаашаа хөврөө явсан. Одоо ингээд нөхцлөд юу болж өөрч ийнэхэр энэ алтан гэрэл сайд л ерөөсөө энэ хэвлэл мэдээллийн одоо энэ орчныг, энэ арчлалыг ер нь байхгүй болгож байгаа юм шиг тал руугаа нэг хүн рүү чиглэсэн. Ер нь яг одоо л баларчаад байгаа юм шиг яваад. Үгүй шүү дээ. Би дүгэлт хэлж байгаа. Энэ бол энэ ерөнхий сайд усноос нь хойш эхэлсэн. Нямбатар сайдын үед бүр энэ хэргийг зүгээр самбар тавьж агаад хэргийн материалыг дэлгээ задлаад ярьдаг. Хэрэг сэтэрсэн шүү дээ. Дараагийн сайд инх баяр дээр ч энэ үргэлжилж байсан. Энэ болохгүй зүйл өнөөдөр хүртэл үргэлжлээд байна.